Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Ингээд та бүхнийхээ амрыг гэрэн золгож байна. Ингээд Алтан намрын энэ сайхан улирлд Бээжин хотод Хятадын коммунист намын 20 дугаар их хурал ёслол төгөлдөр одоо эхэлсэн байгаа юм аа. Ингээд дэлхийн нийтийн анхаарлыг татсан энэ их хуралд Хятадын коммунист намын ерөнхий найрамчгийн дарга Ши Жинпин ажлын илтгэл тавьж өнгөрсөн одоо 5 тэгвэл цаашлаад 10 жилийн ажлыг өгөнж ирээдүйн 5 жил тэгвэл түүнээс нэн урт хугацааны ажлын зорилтуудыг одоо дэвшүүлсэн ийм сайхан хурал болсон байгаа юм аа. Ши Жинпин дарга хийсэн ажлын илтгэлдэн өнгөрсөн 5 жилийн тэгвэл 10 жилийн ажлыг одоо нэгтгэн дүгнж ирээдүйн хийх ажлуудын одоо зорилтуудыг дэвшүүлж ийм сайхан одоо илтгэлийг тавьсан байгаа юм аа. Ингээд Ши Жинпин дарга илтгэлдэн хамгийн түрүүнд бол өнгөрсөн жилүүдийн ажлыг одоо дүгнсэн байгаа юм. Мэдээж өнгөрсөн 5 тэгвэл цаашлаад 10 жилийн хугацаанд бол Хятад улс маш олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгсэн. Гэтэл энэ эдгээр ажлуудыг одоо том дүр зургаар нь бол одоо 3 төрөл болгож хураангуйлж одоо дүгнсэн байгаа юм. Ингээд өнгөрсөнд хийсэн ажлуудыг ийм 3 талаар дүгнсэн байгаа. Хамгийн түрүүнд бол Хятад улс Хятадын коммунист нам байгуулагдсан 100 жилийн ойгон одоо амжилттайгаар тэмдэглэж Хятадын коммунист намын түүхэнд хамгийн чухал одоо Хятад улсын хувь заяанд холбогдох хөгжил дэвшилт холбогдох юм одоо тогтоолыг гаргасан. Ингээд Хятадын коммунист намын одоо түүхэн асуудлын тухай эдий одоо асуудлын тухай тогтоол гэдэг ийм тогтоолыг одоо гаргасан байгаа. Түүхэнд холбогдох ирээдүйн хөгжилд холбогдох томоохон асуудлуудын талаар тодорхой ийм одоо зорилтуудыг одоо дэвшүүлсэн хураангуулсан ийм одоо тогтоолыг гаргасан байгаа юм аа. За 2 дугаарт нь бол Хятадын онцлогтой социализм шин цаг үед одоо шилжсэн гэж одоо дүгнсэн. Ши Жинпиний шин цаг ирний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг дагж мөрдсөн энэ одоо үзэл санааны удирдлагаар одоо нэгтрэн нэгдэж одоо улс орноо хөгжүүлж хүчрхэгжүүлэхийн төлөө тэмцсэн одоо ийм шин цаг ирэнд орсон гэдэг энэ хоёр дахь дүгнэлт. За бас нэг одоо томоохон дүгнэлт бол өнгөрсөн 5 жил түүнээс урт хугацаа 10 жилийн хугацаанд одоо энэ ажлыг бас дүгнэхтэн юуг одоо гол болгосон бэ гэхээр энэ Хятад улс одоо ядуурлаас ангижруулах ажлыг амжилттай хийж баян чинээлэг амьдралыг чинээлэг нийгмийг одоо бүх талаар бүтээн байгуулсан гэдэг ийм одоо 3 дүгнэлтийг хийсэн юм аа. Мэдээж одоо нарийсгаад ярил маш олон зүйлийг одоо ярьж болж байгаа юм аа. Энэ үед за жишээлбэл одоо Хятад улс цар тахлыг амжилттай ялан давсан. За ингээд саяхан хэлсэн одоо ядуурлаас гаргасан тэгвэл одоо шинжлэх ухаан дэвшил, инновац одоо байгаль экологи хамгаалах гэх мэтийн олон ажлуудыг одоо хийсэн байгаа. Үүний дунд нь бас одоо энэ цар тахлын нөхцөл байдалд олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж цар тахлынтай тэмцэх болоод эдийн засгийн сэргээн хөгжүүлэхийг одоо маш амжилттай нэгтгэсэн гэх мэтийн одоо хэлээд барашгүй ийм олон бодиттой одоо жишээнүүд байгаа. Ингээд Ши Жинпин дарга одоо илтгэлдэн ирээдүйн одоо Хятад улсын хийж гүйцэтгэх ийм ажлын зорилтуудын талаар одоо энэ илтгэлдэн ярьсан. Жишээлбэл Хятад улс бол Хятад маягийн орчин үеийн одоо нийгмийг байгуулах энэ одоо 2 шатны төлөвлөгөөтэй энэ зорилтыг одоо энэ хугацаанд одоо биелүүлэх нь бол хамгийн гол зорилт болж байна гэж хэлсэн. Жишээлбэл одоо энэ 2 шатны зорилт гэдэг нь 2020 оноос 2035 он болтол Хятад
хятадын онцлогтой орчин үеийн нийгмийг үндсэнд нь байгуулах. Тэгвэл 2035 оноос 2049 он болтлох энэ зууны дунд үе болтлох хугацаанд хятадын онцлогтой орчин үеийн нийгмийг одоо бүрэн бүтээн байгуулах гэдэг ийм хоёр шаттай сайхан зорилтыг одоо хэрэгжүүлэх ийм зорилтыг одоо тавьсан байгаа юм аа. Ингээд Ши Цзиньпин дарга одоо илтгэлдэн хятадын онцлогтой социализмын замыг баримталж, намын удирдлагыг баримталж, за тэгээд намаан одоо хуулийн дагуу чанд засаж их байгуулыг хамгаалах гэх мэт олон талын одоо өмнө хэрэгжүүлж байсан бодлогуудаа үргэлжлэн хэрэгжүүлж улам нээлттэй нийгмийг байгуулж, за ингээд дэлхийд дахинтай улам одоо нэгт харилцаж дотоодын том эргэлт болоод дотоод гадаадын эргэлтийг уялдуулсан, тэгвэл инновацтай хөгжсөн ийм нийгмийг байгуулах одоо маш авгаа зорилтуудыг одоо дэвшүүлсэн байгаа юм аа. Ингээд хятад улс бол ард түмэн төвтэй нийгмийг байгуулах бүх ажлын одоо зорилт бол одоо ард түмэд үйлчлэхийн төлөө гэдэг ийм үзэл баримтлалыг одоо дахин цохон тэмдэглэж энэ их хурлын үеэр эдгээр одоо чухал үзэл баримтлалуудын тухай ярих болгонд одоо энэ намын их хурлын төлөөлөгчид маань одоо нэгэнтэл удтал алгадагч одоо талархан хүлээн авч байсныг тэмдэглэхэд бахархалтай санагдаж байна. Ингээд хятад улс бол хойштын 5 жил тэгвэл 10 жил түүнээс урт хугацааны одоо хийх ажлуудын талаар нарийн төлөвлөгөөг одоо гаргасан. Ингээд ер нь эдгээр төлөвлөгөөг хураангуулад хэлэхэд ийм нэг хэдэн талаар одоо хураангуулж болно. Хятад улс бол хожим шинжилгээ ухаан боловсруулаар улс орноо хөгжүүлэх стратегийг цаашид хэрэгжүүлж энэ мэрэгжлийн чадварлаг боловсон хүчин түшгэлэх ийм бодлого хэрэгжүүлж ингээд шинжилгээ ухааны инновацаар улс орныхаа эдийн засгийн шинэ хөдөлгөөх хүчнийг одоо бий болгох ийм одоо зорилтыг тавьсан байгаа юм аа. Ингээд Ши Цзиньпиний дэвшүүлсэн энэ зорилтууд дотор нэг чухал нэг одоо зүйл болвол хятадын коммунист нам бол төр бол ард түмэн, ард түм бол төр мөн гэдэг ийм ойлголтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл ард түмэн төвтэй нийгмийг үргэлжлэн одоо байгуулж улам одоо төгөлдржүүлэх ийм ажлыг одоо хийх тухай дэвшүүлсэн. Хятад улс бол дэлхийд дахинд одоо ер нь жанжлах үзэл хэрэгжүүлэхгүй, тэлэх бодлого хэрэгжүүлэхгүй гэдгийг одоо албан ёсоор одоо энэ ирээдүйн ажлынхаа одоо энэ зорилтуудын явцад одоо тэмдэглэсэн. За ингээд авилгахта тэмцэх ажлыг цаашд одоо эрчтэй үргэлжлүүлж энэ төрийн албан хаагчид болоод намын гишүүдийн энэ ажлын сурталыг улам одоо цэвэр байлгахын ажлын одоо зорилтыг дэвшүүлсэн. За тэгвэл одоо энэ хүм байгаль зохицолтой хөгжих энэ бодлогыг цааш дүүргэлж баримталж энэ нөөц төрөгчийн оргил үеийг дуусгаж нөөц төрөгчийг саарамгжуулах энэ одоо зорилтыг одоо цаашаад биелүүлнэ гэж одоо дэвшүүлсэн байгаа. Үүнээс гадна мэдээж бол одоо их орны нэгдлийн их үйлсийн талаар бас зорилт дэвшүүлсэн. Ингээд хятад улс бол их орны нэгдлийг биелүүлэх юм авгаа зорилттой одоо ирэх биш. Одоо баримталж энэ ажлыг одоо энх тайвнаар нэгдэх нэг орон хоёр өөр системтэй байх юм бодлогын суурин дээр дэвшүүлнэ гэвч одоо хүч хэрэглэхгүй гэж амлахгүй гэдэг ийм одоо зорилтыг одоо дэвшүүлсэн байгаа юм аа. Ингээд энэ мэтээр одоо товчлоод Ши Цзиньпин даргын тавьсан илтгэлийн гол агуулгуудыг та бүхэндээ иймэрхүү байдлаар одоо дүгнэж хөргөж байна. Ингээд энэ хурал бол
Бээжинд одоо үргэлжилж байна. Ингээд хурлын бүх одоо үр дүн бол хятад улсыг хожим хойшид улам нээлттэй, улам одоо өөр юм бидэн итгэлтэй, дэлхий дахинтай улам нэгтэй хамтран ажилласан, тэгвэл одоо улам их инновацтай ногоон хөгжлийг баримтлсан улам баян хүчрхэг ийм улс орон болгон одоо бүтээн байгуулах зарлалтыг биелүүлэх нь лавтай болж ингэж харагдаж байгаа хамаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын тухай тайм тайлбараа зэн төргээд өндөрлүүлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.